За сайн байна уу Балармаа. Сайн байна уу? За Өглөөний мэнд. өглөөний мэнд. За би өмнө пост оруулсан байсан Spelling Bee зохион байгуулах тэгээд маш их ээжүүдийн хандлт ихтэй байсан. Тэгээд надаас асуусан асуултуудыг зэгцлээд ингээд ярилцлага хийх гэж сууж байна. За та өөрийгөө товч танилцуулна уу? За сайн байцгаана уу? Балармаа гэдэг. За ер нь бол яг энэ Spelling Bee-тэй холбоотойгоор өөрийгөө танилцуулбал за би одоо Merit гэдэг энэ байгууллагын үндсэн санаачлагч. Тэгээд одоо л өөрөө үндсэн багшаар ажиллаж байна. Байгууллагатай. За мэдээж өөр ингэсэн үндсэн бас ажилтай. За тэгэхээр энэ ихэнх хүмүүс бол ер нь Spelling Bee төрүүлсэн эдмийн ээжл гэж таньдаг болоод байх шиг байна шүү дээ. За Spelling Bee-гээр яагаад хичээлэх хэрэгтэй юм бэ? Яагаад хүүхдтэйгээ бол нэг хичээлүүлж эхэлсэн гол шалтгаан, 3 шалтгаанаа, айгүй олон шалтгаан байгаа бах, 3 шалтгаанаа гэлтэй. Энэ их гоё асуулт байна. Ер нь Spelling Bee гэр хичээллэхийн давуу тал гэх юм бол баг ядчил 20-30 юм хэдүүлээ ярих болох бах. Тэр яг топ 3-ыг сонгоё гэх юм бол би зүгээр бүлэгчлэх хэрэгтэй болох бах л гэж бодож байна л да. Тэр хамгийн нэгдүгээрт нь бол ингээд 3 бүлгээр олон давуу талуудыг хэрэг ярих юм бол нэг хэсэг нь суурь боловсролыг сайжруулна. Тэгээд яг бид эхлээд бүгдийг хэлчихээ. Суурь боловсрол. Энэ бол миний бодлоотой. Хоёр дахь нь бол хувь хүний хөгжлийн тал дээр бол хүүхд бол маш сайн хөгждөг. Гурав дахь нь шагнал болоод бусад дагахж гарч ирдэг боломж болцоонууд гэсэн юм үндсэн 3 хэсэг байгаа. За суурь боловсрол гэдэг нь юу гэхээр Spelling Bee өөрөө англи хэл дээр тэмцэн. Тийм учраас Америкт сурж байгаа ялангуяа төрж өссөн монгол хүүхдүүдийн маань хувьд бол жишээ нь нэгтгэдэг англи хэлийг шалгалтаа хичээлээд авахгүйгээр одоо сургууль төгсгөн битгийл ангиачтай алгасч чадахгүй юм төвшөнд хүрдэг шүү дээ. Тийм учраас энэ бол өсөө зайлшгүй үндсэн хичээл учраас энэ Spelling Bee-д орснороо англи хэлний чадвар бол сайжирна. Ихэнх хүмүүсүүдийн нэг өрөөсгөл ойлголт манай угаасаа Америк амьд тийм чинь манай үтсэн англи хэлтэй гэсэн нэг юм ойлголт яваад байдаг. Англи хэлтэй гэдэг концепт бол бид нар нэг анх 20 жилийн өмнө 30 жилийн өмнө анхны монгол хүмүүс ирээд ойр зур ярьдаг англи хэлтэй гэдэг ойлголт бол өөр болсон тийм. Тэгэхээр суурь боловсролын хувьд бол угаасаа хэлний учраас юм нэмэртэй байгаа. Үүн дээр бас нэг юм нэмж хэлэхэд Spelling Bee-д амжилттай оролцохын тулд хамгийн чухал юм бол мэдээж тэр 70-80 сая үгийг бүгдийг цээжлэх боломж болцоо байхгүй шүү дээ. Би тийм хүн гэтэл 7 сая үг цэжилсэн ч би мэдэхгүй хувьдаа. Тэгэхээр үүний үндэс нь бол үндсийг мэдэх байж байгаа. Тэгэхээр хүүхд бол хамгийн багадаа ер нь 8 муу 9 гадаад хэлний за жишээлбэл эсний грек, латин, за үндсэн англи хэл, за тэгээд испани, португал, тэгээд хятад, солонгос гэх мэтчлэн энэ олон хэлнүүдийн үндсийг мэдэх хэрэгтэй болдог. Тэгэхээр энэ хүүхдийн мэдлэгийн цар хэрэг бол маш сайн өргөсөж байгаа. За ийм давуу тал байна. Би өөдөөсөө өөр тэмцээн ч юм уу өөр ямар нэг хичээл сургалт ийм мэдлэг өгдөг юмыг би хөрдөө мэдэхгүй. Тэгэхээр энд ийм гоё давуу тал байгаа. За хоёр дахь нь бол хувь хүний хөгжил гэсэн шүү дээ. Альва тэмцээнд орж байгаа хүүхд бол бүр цөм тэгээ нэг баг зэрэг мүлгэж байгаа алхаж байгаа биш харайсан шиг их өсөлт төр хүүхдэд гардаг. Яг манай бид хүүхдийнхээ ингээд баярлаад хүмүүс бас ийм мэдээлэл зорилгоор хуваалцахаар тэмцээн гэдэг юмыг манай монголчууд нэг жоохон юм тэмцэлдэх гэдэг ойлголтоор ойлгоод байдаг жоохон буруу байгаад байгаа. Spelling Bee-гийн хувьд хамгийн гоё юм нь одоо ундраа битээр төрүүлэхээр нэг 60 цагаанцаас нэг нь төрүүлэх биш. Заавал болдроо унжиж ундраа төрүүлэх юм бол биш. Хүүхдүүд хоорондоо өрсөлдөж байгаа биш. Хүүхдүүд тэр үгийн сантай дикшнери гэдэг байгаа шүү дээ. Тол бичгтээ өрсөлдөж байгаа. Тийм учраас хүүхдүүд хэн нэгнийгээ миний наргыг энэ ундраа мэдчихвэл гай болох гэдэг юм байхгүй. Хамтдаа сайн байвал аль нь төрүүлж болдог. За жишээлбэл зөвхөн одоо за энэ жилийнх бол тэ нэг хүүхд төрүүлсэн. Тэрний өмнөх ковидын өмнөх гэхэд 8 хүүхэд аврах болж штэ. Тэгэхээр Octo Champion түүхэнд анхудаа гарсан. Тэгэхээр энэ бол моралын хувьд ёс суртахууны хувьд надад маш гоё санагдаад байна. Хүүхдүүд бүгдээрээ хамтдаа хэдүүлээ ялагч болж болно гэдэг их сайхан концепт. За гурав дахь нь бол шагнал тэгээд болцооны хувьд бол энэ маш юм гарч ирдэг. Түүн дээр бол жишээлбэл за үндэсний авраг за өдөр бол Америкт National Champion гэж нэрлэдэг байгаа тийм. Гэхдээ өндөө бол үндэсний гэдэг бол зөвхөн үндэсн тэр нэг орноо ярьдаг шүү дээ. За Америкийн хувьд бол тэр өндөө бол дэлхийн авраг юм байгаа. Бусад орнуудын үндэсний ялагч нь Америкийн үндэсний аврагт ордог учраас яг өндөө бол концептын хувьд дэлхийн авраг юм байна. За тэгэхээр үүнд бол
Америкт байгаа хүмүүст бол маш давуу талтай. Ягаад гэвэл жишээлбэл одоо зөвхөн хөрш Канада орноор жишээл авахд те Канадада аль хэдийнэ төрүүлсэн хүүхэд Америкт ирж иж үндэсний аврагт орж ийн те. Гэтэл Америкт байгаа хүүхдүүд бол мууч болгоноос хамгийн багадаа 2-3 хүүхэд жишээлбэл орно гэхээр чинь маш өндөр бүхэл бүтэн улсын авраг болчоод дараагийнхд орохгүй юм даваа тал нь шүү дээ. Үүнийг бол ашиглах хэрэгтэй гэж байна. Шагналын хувьд бол хамгийн багадаа $50,000 бэлэн мөнгөний шагналаас гадна тэгээд спонсор байгууллагуудын бэлэг гэдэг яхаар тоо томшгүй юм байдаг. За зөвхөн шагналын үнээс гадна их сургууль дараа ороход одоо scholarship авдаг сургуулиуд өөрсдөө урьдаг те ийм боломж болцоонууд маш их дагаж гардаг учраас спеллинг бигээд орох хичээлэх нь бол ийм даваа талтай байна. За тэгвэл яагаад ингэж өөрөө энэ их хүч хөдөлмөрийг гаргаж зохион байгуулах гэдэг юм бэ? За тэр их гоё асуулт байна. За би яг үнэн хэлэх юм бол яг одоо зохиоё гэж бодоогүй. Ерөнхийдөө бол яваан байна байгуулгын маань хүүгээ нэг одоо 3 жил болоо төгөлснийхэн дараа гівгэнт нэг өдөр бодож байгаад эн чи яхаар эн чи Канадууд, Солонгосууд энэ төвүүд ингээ бүгдээрээ үндэсний авраг яагаад манай Монголоос явж болохгүй гэж бодоод нэлээ их бичиг цаас юмны эцэст бол манай байгууллага манай Монгол орон зай зохион байгуулалт хийх бол авсан байгаа. Гэхдээ дөрмийн дагуу зохиоход бас манай Монголд маань хэрэгжүүлэх нэлээд их юм байгаа учраас энэ ажил бол явж байгаа. Гэхдээ яг одоо зарлагдаг байна. Харин Америкт байгаа Монгол хүүхдүүдийн маань хувьд бол яг одоо тэмцээнд орох 100% боломж байна. Аль хэдийн сургууль байгаа. Одоо энэ сургуулийн төвчний тэмцээн эхлэхэд одоо бүртгэлээ авч эхлэхэд ганцхан сар үлдсэн байгаа. Тэгэхээр яг би өгнөх бодоогүй дараа нь гэж бодож байсан ч гэсэн маш юм зоригтой ээж нар байна. Тэгээ хүүгээ маань энэ амжилтыг сонсоод за тэр нэг Америк дундаа бүр хамгийн мундаг англи хэлтэй нь ордын байгаа гэдэг ингээд мартдаг те тоодгүй байсан юмыг манай Монгол хүүхдүүд орж ил нэрээ миний хүү бас миний охин бас болохгүй багтаа гэдэг энэ сэтэл анханасаа төрнө гэдэг нь аль хэдийн амжилт юм. Тэгтээ хийж байгаа гол зорилго нь бол те одоо манай хөл алийн ганц үг те хичнээн сайн байгаад Америкт төрсэн Америкийн иргэн байгаад ч нэмэргүй эцэст бид нар бүгдээрээ мэдж байгаа шүү дээ. Энэ нэг Аз хүүхдтэй. За айгүй бол танихгүй бол хятад хүүхдч гэж бодож магадгүй. Тэр үргэлжил таныг Монгол байна, өөр байна гэж харж байна. Тэгэхээр яг би хүүдэрээ бодохоор ганц хүн айл болдгоо ганц мод гал болдгоо гэж тийм. Яг тэрнтэй адилхан манай хүүхд ганцаархан амжилттай явлаа гэдээ одоо энэ ирээдүйд бол нэг хэрэгтэй өөрөө ганцаараа бол явахгүй гэж би боддог. Тийм учраас миний одоо дараагийн авж байгаа бодож байгаа юм бол бүр томоор ярил бусаддаа энэ мэдсэн сурсан хаваалцмаар байна. Зөвхөн хувь хүн ээжийнхээ хувьд бодлол хүүхдээ яг өөрийнх нь энэ адилхан чадвартай өсөг Монгол хүүхдүүдийг бэлтгэлгээд гаргачих юмсан. Энд чинь нэг хүүхд ороогүй бид нар маш их хайсан. Тэгээд яг энэ зүгээр их нэг ангитай зохиод юм яриаггүй шүү дээ. Яг энэ яг албан ёсны тэмцээнд нь ороод амжилт гаргасан Монгол хүүхд одоохондоо манай хүүхдээс зураг харагдахгүй байгаа нь нэг бодлын зүгээр манай хүүхд ямар сайн гэж бодохоос илүүгээр энэ айгүй харамсалтай байгаад байгаа. Тэгэхээр энэ бол одоо манай хүү нэгэ яваад нэг харгуу гаргачлаа шүү дээ. Одоо энэ замаар маш олноороо бөөнөрөө сайхан жингийн цаваар явуулаад олон монгол хүүхдүүд маань төрүүлчихвэл сайхан санагдаад байгаа. За маш их баярлалаа. За эцэг эхчүүдээс их асууж байлаа. Манай хүүхд хэдэн настай, зарим нь болохоор манай хүүхд прескулд явд юм аа. Манай хүүхд одоо 11-тэй 3 дахь анги одоо хоцорцсон уу, яах вэ гэж асуудیں۔ Тэгэхээр ер нь бол насны бас төвшин асуугаад байгаа. За манай хүүхд болохоор ерөөсөө нэг ч удаа спеллинг би дээр алдчихж байгаагүй сургуулиас явж байгаа. Зарим нь болохоор зэрэг манай хүүхд ерөөсөө сайн хийж чадахгүй байна. Тэгэхээр одоо эдгээр хүүхдүүдийг яаж хэдэн наснаас бэлдэх хэрэгтэй юм бол хэдээс хэдэн настай ямар юу гэдэг юм бол за ер нь бол яг тийм онцон дүрм гэж байдаггүй байх. Зүгээр би зүгээр өөрөө хувийнхаа туршлага дээр ярихад бол энэ багаас нь англи хэлийг сурах гал тэгэл өдөөсөн цаг алдахгүй тул би ингээл хаал явж байгаа хүүгээ бэлдүүлээд энд нэг самбар харсан ч нэг юм яриад энд нэг айлын хажуугаар явж байхад нэг тэнийг хүний яаж байгааг сонсоо энэ нэг юм гоё нэг өдрийн мэдхүү гэл ингээл байнгын бэлдүүлээд байсан. Бол маш багаас нь эхэлсэн. Өдөөсөө хүүхдээ эхлэх тусмаа амжилтанд хүрдэг. Тэгэхээр өдөөсөө насны доод хязгаар гэж бол байхгүй. За яг альбом ёсны тэмцээнд орохын тулд бол хөвчлэн 3 дугаар ангиас эхлээд хамгийн томдоо 8 дугаар ангийн хүүхд орох хэрэгтэй. Гэхдээ хүүхдтэй нь 8 дугаар анги мөртлөө аль хэдийнэ 15 нас өнгөрчихсөн болвол орох хэрэггүй байж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол
яадаг вэ гэхээр нөгөө ангиараа яадаг 3-8 дугаар ангийн хүүхдүүд аль бисны тэмцээнд орж болно. Тэгвэл 8 дугаар ангийн хүүхдүүдийн хувьд бол насны нэмэлт хязгаар бол бас байдаг байж байгаа. Тийм учраас ерөнхийдөө энэ дундаасаа л энэ дунд л насны хүүхдтэй байж ивэл тэмцээнд орж болно гэсэн үг. Зүгээр юм сурах сургалтын хувьд бол хинч сурч болно. Заавал энэ өөрийнхөө англи хэлийг сайжруулах ч юм уу эсвэл одоо дараагийн өөр төлөвлөгөөнд нь хэрвээ хэрэгтэй юм шиг байвал хинч сурч болно. Харин бага эхлэх тусмаа сайн гэж хэлмээр байна. Тэгэхээр одоо ингээд эцэг эхчүүд маань бүртгүүлээгээд байгаа шүү дээ. Тэгэхээр бүртгүүлээ гэхээр чинь одоо прескулийн хөвгт бүртгүүлж болох юм уу? За сургалтанд маань бол прескулийг бол арай дэмий байх. Яг энэ хамгийн анхны сургалт шүү дээ. Яванда энэ маань ингээд завдраад явна. Яг тэгэхээр арай нэг бага насны хүүхдүүдийг эснээс бэлдэх юм сургалт их хүмүүс их сонирхоод байгаа. Бид нар энэ дээр ажиллаж байгаа. Тэгвэл тэр маань бол бэлэн биш байгаа. Яг одоо яг хоёулагийн ярьж байгаа яг одоо авах гэдэг сургалт маань бол яг энэ жилийн тэмцээнд орох зорилготой хүүхдүүдэд шахмаар байгаа юм. Тэгэхээр ердөөсөө хамгийн төгсдөө бол ер нь ядаж 2 дугаар ангиас 7 юм уу 8 дугаар ангийн хүүхдүүд бол орох хэрэгтэй. Тэглээгээд насаар нь ангилдгүй. Ягаад гэвэл жинхэнэ тэмцээндээ орохдоо 3 дугаар ангийн хүүхд маань 6 дугаар ангийнхаа хүүхдийн эсрэг яг зэрэгч зогсоод уралддаг учраас сургалт маань бас тэгж ялахгүй. Ягаад гэвэл тэмцээн ялахгүй учраас. Тэгэхээр бүгдэнд нь хамт орох юм боломжтой. Тийм бүртгүүлье гэх юм бол хоёулаа мэдээж энэ видеоныхоо доотлолтны Google Form дээр бол мэдээлэл авч байгаа. Тэр үнэхээр линкийг бол хэдүүлээ тавьчих. Тэгээд ер нь бол бүх юмыг бол манай Laura гэдэг Америк эмэгтэй би тэр маань бол хариуцаад та бүхний бас детальч нэмж авах юм асуулт хариултанд бол хариулаад явах юм байнамаа. За тэгэхээр одоо айгуу том хэцүү өгнүүдийг чэйжлүүлдэг. Энэ өгнүүдийг яаж чэйжүүлэх үү? Хүүхдтэй хэрхэн дуртай болгох уу? За энэ айгүй чухал хоёр асуулт байна тийм. За том өгнүүдийг яаж сургадаг вэ гэхээр том үг гэдэг нь бол миний бодлоор урт үгийг бол ерөөсөө хэлэхгүй байж байгаа. Хоёлаа айгүй амархан хүн болгоо ойлгодог жишээ авъя л та тийм. За жишээлбэл одоо манай хүүгийн үндэсний аврагт орсон өгнүүдийн нэг бол жишээлбэл нисваз гэдэг үг байгаа. Энэ бол зүгээр нэг Франц одоо салаатны төрөл байгаа тийм. Тэгэхээр саяны үгэн дээр ва гэж сонсонгууд хүүхд өөрөө энэ ханах гаралтай үг вэ гэдэг энэ асуултыг бол асуух хэрэгтэй байдаг. Асуунгууд нөгөө шүүгч чинь Франц гаралтай үг вэ гэж хэлээд өгч шүү дээ. Тэгэнгүүт ва гэдэг энэ авиа гарч байгаа тохиолдолд Франц хэлэнд энэ ямар хоёр үсгээр бичсэн байж энэ дуудлага гардаг вэ гэдгийг тэр хүүхд мэдэх хэрэгтэй байна. Тэгэхээр өдөөс сургалтын хамгийн гол зорилго нь болвол зүгээр нэг англи хэлний сургалт гэж бодож болохгүй. Ягаад гэвэл англи хэл гэдэг маань өөрөө дэлхийн баахан маш олон хэлнүүдийн цуглуулга байгаа шүү дээ. Melting pot гэж хэлээд байдаг тийм. Маш олон иммигрантуудаас ирсэн цагаачлаас бүрдсэн орн учраас хэл нь угаасаа тийм байж байгаа. Тэгэхээр тэр энэ тэмцээний сонгодог 70-80 сая үгийг тэтгэл үзүүлэх боломжгүй учраас үндсийн цээжилж байгаа. Энэ Франц хэлний энэ авиа яаж бичигдсэн бэ? Үн гэдэг хэлэх энэ сонин дуудлага байх юм бол тэр нь хаанах юм? Латин гаралтай юм уу, грек гаралтай. Эцэс бол тэр нөгөө үндсээ мэдсэн хүүхд бол тэр огт мэдэхгүй анх сонсч зүг байсан ч гэсэн түүнийг нөгөө үндсэн мэдлэгээрээ educated guess гэж хэлдэг те. Өөрийнхөө үндсэн мэдлэгээс хамаарат за одоо ингэж л бичих байхтаа гэж таагаад хэлэхэд хөвчлэн зүг байдаг байж байгаа. Ийм аргаар бол сурдаг. Тийм учраас амжилттай явна. Тэрнээс биш бүх үгийг бэлтжээд орно гэж байхгүй. Энэ одоо юу гэдгийг яг энэ 10,000 үгнээс асуунаач гэдэг юм уу тийм заагдсан юм хязгаар бас байхгүй. Юу ч хийж магадгүй байдаг учраас өдөөсөө бэлтгэх арга бол тэр. Тэгээ би бол хүүгээ тэгж бэлдсэн тэгээ гайгүй амжилтанд хүрсэн учраас би энэ аргаа бол хамгийн сайн аргач гэдэг юм уу гэж би бодохгүй байна. Гэхдээ бидний монголчууд дундаа бидний мэдж байгаа царын ганцаар бол энэ байгаа даа. Нөгөө талаар яаж дуртай болгох вэ гэж байна тий. За сургалтынхаа юуг бол 20 цаг байна гэж бидгээд ярьсан байгаа. За түүний хамгийн багадаа 3 цагийг нь бол зөвхөн хүүхдэд биш эцэг эхчүүдэд зориулсан сургалт байхаар байгаа. Тэгэхээр одоо хүүхдээ яаж давтуулах юм, яаж дэмжих юм, яаж дуртай болгох юм, хүүхдээ яаж анзаарах юм гэх мэтчлэн энэ юмнуудыг бүгдийг нь одоо сургалтынхаа явцад зүгээр мэргэжлийн хүмүүсүүд юу гэсэн байдгийг би өөрийнхөө туршлага дээр яасан юм бэ гэдгээр нь одоо нэмж хальж ороод тэр энэ эцэг эхчүүдэд бас нэмэлт мэдээлэл өгөх юм л зорилготойгоор энэ сургалт явуулах гэдэг. Бас миний хувьд
хоёр дахь зорилго маань бас англи хэлээ сайжруулах гэдэг сайжирдаггүй нэг төвшөнд очиж нэг гацсан байгаа шүү дээ. Тэгээд тэр маань бас жоохон дижитал юм байна гэж хараад байгаа. За дараагийн асуулт болохоор сайн дээр нэмж хэлэхэд те spelling bee-ийн хувьд нэг хэцүү мөртлөө гоё юм нь эцэг эхчүүд туслахгүйгээр хүүхд амжилтанд хүрэх юм боломжгүй. Яагаад тэгэхээр би ундраг одоо чи манай хамгийн яг байлаа гэж бодоход давтуулахын тулд би за минийхөө одоо энэ үгийг хэлээрэй гэдэг нөгөө чи хөгж үсгэлж байгаа шүү дээ. Тэгэхээр ямар үг үсгэлэхээ өөрөө цаасан дээр ингээд харчгаар чинь бүгд харсан юм чинь болохгүй шүү дээ. Тэгэхээр заавал хин нэгэнтэй давтах хэрэгтэй байгаа даа. Үүгээрээ дамжуулаад ээж аав нар маань үгийн баялгаа хүмцэм сайжруулахыг бас боломжтой. Тэгэхээр өдөөсөө би бол өөрөө бодохдоо айгу дураараа те хүүхдийн шавар авах юм бол эцэг эхчүүдийн бас давхар шавар авчихна гэж бодож байгаа. Яг гэвэл энэ хамтарч яаж байгаа. Гэхдээ нөгөө талаар энэ quality time энэ гэдэг хүмүүс яриад байгаа шүү дээ. Хүүхдтэйгээ өнгөрөөж байгаа цаг их чухал гэдэг байгаа. Тийм гэхдээ хүүхдтэйгээ жишээлбэл хамтаа юу ч гэдгийг өдөр тоглодог ч юм уу, шатар тоглодог ч юм уу, бас гоё ажиллагаанууд. Гэхдээ тэгж өнгөрөөж байгаа цаг болохоор өөр хоорондоо өрсөлдөөд шүү дээ гэдгээ тоглож байгаа ч гэлээ гэсэн. Тийм биш. Spelling bee бол хоёулаа нэг юмны төлөө хамтдаа зүтгэж байгаа учраас хамтдаа сурж байгаа учраас хүүхдтэйгээ өнгөрөөж байгаа цагны чинь тэр чанараа хүртэл илүү сайн байна гэж би хардаг учраас айгуу дуртай байдаг гол шалтгаануудын нэг тэнж учраас хүүгээ бэлдсэн тэмцээл авсан тэмцээнүүдийн нэг байгаа. Одоо багийн спорт юм байна шүү дээ. Тийм зөв багийн спорт, гэр бүлийн спорт бүгдээрээ хамтдаа юм сурна. Ердөөсөө алдах юм байхгүй, хэрэггүй юм гэж байхгүй. Тэгсэн мөртлөө сайхан хин юмаа сайжирчдаг. Гоё. Одоо тэмцээн хаана болох вэ гэж хүмүүс бас их асуусан байна ээжүүд. Тэгэхээр энэ талаар товч тайлбарлаж. Тийм айгуу чухал. За энэ нэг юм хоёр талтай юм байгаад байгаа. Нэг нь манай байгууллага Spelling Bee даалгавар Монгол юм монголчуудын community гэж яриад байгаа шүү дээ. Дундаа зохион байгуулалт эрхтэй учраас үүнийгээ бол бид нар эх оны 3 сар орчим бол хийхээр төлөвлөсөн байж байгаа. За тэр бол онлайнаар болно. Хамгийн сүүлийн 10 нь бол биеэрээ бол цуглараад ингэж яхаар бол хийж байгаа. За би ихтэй бол өөрийнхөө байгууллагын хийж байгаа юмыг бол өдөөсөө чухалчлахгүй байгаа. Хүмүүс бол өөрийнхөө юмыг бол чухал гэж ярьдаг. Би бол эсрэгээрээ тэрийг бол одоохондоо танаа мартчих гэж зөвлөмөр байгаа. Яг Spelling Bee бидний яг одоо зорж байгаа юм бол Америкт хэдүүлээ нэрээ гаргая гэж зорж байгаа учраас яг танаа хүүхэд өөрийнхөө сурж байгаа сургууль дээрээс шалгарч иж дараагийн шатанд орох юм байна. Тэрнээс биш надаар дамжих юм биш тийм. Тэгэхээр юу гэж хэлэх гээд байна гэхээр нөгөө эцэг эхчүүд сургалт өгнө гэсэн шүү дээ. Түүний маань гол зорилго нь бол яаж бүртгүүлэх юм, яадгийг гэдэг яг нэг би тэр тэмцээнийг бүгдийг хариуцаад Америкт зохиодог эрхтэй байсан бол ингээд нэг сайхан амархан байна тийм. Гэтэл Америк даяар манай монголчууд ахын зугаа учраас тэр хүүхд болгон өөр сургуульд явж байгаа. Тэгэхээр тэр хүүхд болгонд ерөнхийн нэг дүрм үйлчилж байгаа ч гэсэн сургууль болгоны зохион байгуулах өдөр хизээ болохын, хизээ хэдэн төгрөг авахын, тэ бүртгэлийн урамжид энэ болгон сургууль болгоноос өөр байдаг. Тийм учраас нөгөө сургууль болгонтойгоо харьцах хэрэгтэй. Тэгэхээр сургуулиасаа юу гэж асуудгийг, ханаас хардгийг, яадаг ингээд энэ бүх мэдээллийг бол өгөх хэрэгтэй. Тэгээд ийм учраас нөгөө эцэг эхчүүдэд орох сургалт бол зайлшгүй шаардлагатай байгаа. Тийм учраас нь хариулахад хэцүү асуулт байна. Яг бол танаа хүүхдийн сургууль хизээ хийдгүү тэнд үед болно л гэж хариулах хэрэгтэй. Ягаад тэгэхээр сургуулаасаа гараагүйгээр дүүрэгт орохгүйгээр мужид орохгүйгээр үндэсний аврагт орохгүй зөвхөн ялагч дараагийн шатанд авдаг юм тэмцээн байж байгаа. Тийм учраас ердөөсөө бид нар юу гэж харж байна вэ гэхээр манай монгол хүүхдүүд өөрөөхөө сурдаг бүх сургуулиуд авраг болчихсаа гэж харж байгаа. Яг тэгвэл энэ сургалтандаас бид нар монгол хүүхдүүдэд давмгаалж авах гэж байгаа шүү дээ. Даалгаврын эхний раундад. Тийм учраас энэ монгол хүүхдүүд маань сайжирчгаар хүүхдүүд маань давуу тал үүсэж байгаа. Тэгээд энэ сургалтанд хамт сууж байгаа хүүхдүүд нэгнийхээ өрсөлдөгч огт биш. Яг тэгвэл ихэнх нь өөр сургууль өөр мужид сурдаг учраас бүгдээрээ өөрийнхөө сургууль дээр авраг болох боломжтой. За гэхдээ нэг өдрийг санаад авчаасаа гэж хүсэж байна. Муж болгон баг зэрэг өөр байдаг. Гэхдээ бүгдээрээ 11 сарын дунд гэхэд бол бүртгэлээ аваад эхэлдэг байгаа. Тэгээ хамгийн сүүлийнх нь 12 сарын 1 дунд гэхэд бүртгэл зогсдог. Тийм учраас та бүхэн маань тэрнээс нь өмнө заавал амжиж бүртгүүлцгээгээрэй гэдгийг бол заавчгүй сануулна. Тэгээд нэг эцэг эхчүүдийн сургалтын дээр бол илүү нарийн хэрвээ одоо танаа сургууль дээр байхгүй бол яах юм, хинтээ ярих юм, юу гэж хэлэх юм, яаж бүртгүүлэх юм гэх мэтчлэн ингээд деталуудыг нь бол ягнаа гэж бодож байна. За тэгээд сургалт хэрхэн явагдах вэ? За сургалт бол цэвэр онлайнаар явагдана.
Тэгээд ерөнхийдөө бол яг энэ бус яг удаа Техас тийм мужуудад бол энэ спеллинг би бол бүр ингээд бизнес болсон, бүр сургалтын бизнес болсон юм байдгийм байна. Тэгээ ерөнхийдөө үндэсний авраг болж исэн хүмүүс бол өөрсдөө нөгөө туршлагаараа бол заадаг. Тэгэхдээ тэд нар бол айгүй үнэтэй те нэг цаг гэдэг 45 минутаар ярьдаа шүү дээ. Тэгээ нэг цагийн жишээлбэл $150 хичээл заадаг байх жишээний те. Тэр манай сургуульд бол хайцангуй хямд байна. Да ялангуяа энэ чинь үндэсний аврагын түвшинд очиагүй байж тийм хүмүүстэй сургалт одоохондоо авах левел манайх бол хүрээгүй байгаа. Угаасаа хүүхдүүд маань тэнд хүрэхээр бид нар угаасаа гэрээтэй учраас тийм хүмүүсээр тэргүү заалгана. Одоо бол яг сургуулийн түвшинд ялахад юу хэрэгтэй байдгийг яадгийн. Тэгээ бид нар ч өөрсдөө монгол хүмүүсүүд бидний сэтгэлгээ тэгээ ядаа ялангуяа над тулгарч ирсэн хүндрэл бол яг манай монгол ээж аавнаас тулгарна шүү дээ. Тэгэхээр энэ болгоноосоо бол эхлэх гэдэг байгаа. Тэгээ энэ болгон онлайн байна. Ягаад гэвэл бүгдээрээ миний байгаа энэ газар бүх монголчууд маань байхгүй учраас онлайнаар орохоор байгаамаа. Өдрийн хувьд бол заавал хагас бүтэн сарын аль нэг өдөр бол байна гэж бодож байгаа. Ягаад гэвэл хүүхдүүдийн хичээл сургалтад давтахгүй тул ер нь үр дүнтэй байхын тулд даалгавар зүгээр ерөнхийдөө сурах биш. Яг одоо энэ 11 сар бүтгэлээ аваад 1 сард болох энэ тэмцээнд орох гээд байгаа шүү дээ хэвдүүлээ. Тэгэхээр ингэж бэлдэж байгаа тохиолдолд айгүй шахах хэрэгтэй байгаа. Тийм учраас 7 хоног ядаж 2 орвол илүү үр дүнтэй. Тэгвэл нэгэнт яг нөгөө бүртгүүлээд болсон хүүхдүүдээс санал онолоо аваад тэгээд 7 хоногийн яг ажлын өдрүүдээр болох аль нэг өдрийг бол гацчихсан хувилбараар нэгэнт яг хичээлд орох байгаа хүүхдүүдээс дийлэн холбох юм бол боломжтой байгаа цагийг одоо сонгоод явах ийм төлөвлөгөөтэй байгаа. Эцэг эхчүүд өгөх сургалт бол баг хамгийн түрүүнд эхлэх байх хүүхдүүдийнхээ сургалтаас төрүүлээд ягаад гэвэл хүүхдүүдэд бэлдэх тэгээд бушууш бүртгүүлэх гэдэг нэг цагт тулцсан юм байна шүү дээ. Тэр үнийг бол төрүүлж өгөн тэр бол бас ялгаагүй хагас бүтэн сайн амралтын өдрүүдээр хийх учраас хүмүүс бол давхардна гэж санаа зовох шаардлагагүй байх юм. Нийтдээ бол яг нөгөө стандартаа дагж байгаа гэсэн те ерөнхийдөө нөгөө курсээр явдаг. Тэгээд эхний курс бол яг 20 цаг байгаа. Тэгээд нэг хүүхдээс авах төлбөр нь бол $350 байхаар тогтсон байна. Тэгвэл нэг айлаас олон хүүхэд орж байгаа ч юм уу те ийм бусад нөхцөл байдлууд байгаа тохиолдолд ийм тусгай хөнгөлөлт энэ бол байхаар шийдэгдсэн. Ерөнхийдөө яг л нөгөө нэг бусад төр сургалтын стандартыг бол дагахаар байгаа. Яг хуу албан ёсоор хийж байгаагийн давуу тал бодлоо сул тал байгаа. Давуу тал нь бол бид нар одоо ямар үгээр хин ч гэдэг юм зөвхөн миний мэдлэгтэр зөвлөхгүй одоо бид нар чинь би бол зөвхөн ээжтэй хүүхдээ бэлдэж байгаа юу ч мэдгүй харанхуугаар бэлтгэж бүгдийг ингэж хийсэн бол одоо нөгөө зохион байгуулах эрх асны даваа тал нь бол бид нар цаанаасаа бас өдөртөмж ирж байгаагийн даваа тал мэдээлэл бол нэмэлт байж байгаа учраас дараа орж байгаа хүүхдүүд бол манай хүүхдээс илүү давуу талтай байна. Нэгдүгээр яг хуу сул тал нь бол мэдээж хэрэг тэнд чинь нөгөө байгууллагатай төлж байгаа төлбөр гэх мэт юмнууд бол орохоор тэн дээр бол бас сул тал байна те би зүгээр хуваараа зааж байгаас өөрөөр тэгээ иймэрхүү бол байдалтайгаар бол зохион байгуулагдахаар байгаа одоогийн байдлаар. Яг нэг курс гэхэр ч одоо юу гэсэн үг вэ? Хэдэн сар гэсэн үг вэ? Тэгээ нэг курс гэдэг нь бол яг нөгөө цагаараа явах юм байна. Тэгэхээр энэ бол 20 цагийн хичээл гэсэн үг. Тэгэхээр 20 цагийн хичээлдээ бол нөгөө хүүхдүүдийнхээ дунд давталгын цаг бол орохгүй яг нөгөө instruction time буюу яг хичээл орж байгаа цагийг бол 20 цаг гэж байгаа. Түүнийх нь бол 3 орчим цаг нь бол эцэг эхчүүдийн хичээл. Тэгээ хүүхдүүдийнх нь active time нь бол 17. Тэгээ хүүхдүүдийнхээ дунд бол practice хоорондоо давтах practice time гэдэг юм байгаа. Тэдэр нь бол энэ сургалтынхаа цагт бол ороогүй. Тэгэхээр яг нийт яг одоо хүүхдүүдийн давтах цаг бол 20 биш юм гэдэг өмнө бол 30-40 цаг бол байх баг. За тэгэхээр instructor гэж ямар хүн байх вэ? Хэн заах юм бол? Энэ дээр бол би уг нь сурагч багшаа бэлдээд өөрөө жоохон завгүй байгаа учраас өөрөө орохгүй гэж уг нь яг нэг зарим нэг юм дээр нь тэ удирдаад явна гэж бодож исэн. Гэхдээ ихэнх хүмүүс бол яг та өөрөө заахгүй бол сонирхгүй байна гэсэн мэднэстэй учраас энэ хамгийн ихний курс дээр бол бүгдийг би яг өөрөө заахаар бол байгаа. Гэхдээ яг хүүхдүүдийн маань хэр сайн урагшлахаас бас хамаарна л та тий. Тэгээ эцэг эхчүүд бас хонь гэртээ бас давтуулахаас хамаарна. Тэгэхгүй нэгэн цаг хичээлдээ суучаад гэртээ очиод давтахгүй байх юм бол ямар ч нэмэр гарахгүй. Угаасаа л манай Монгол үг ааш тий эцэг хичээл заяач байна. Ердөөсөө хичээлийн цаг дээр бол юу авах вэ гэхээр тэр үгээ цээжлэхэд бол цаг барахгүй.
үгний бүтэц ямар байдгийг, юмыг яаж яадгийг, Франц үг, Испани үг хоёрыг гаднаас нь хараад шууд яаж таньдгийг, чи ямар стратегтэй ярих ёстой юм. Дандаа нөгөө нэг стратеги болоод тэр нөгөө тэмцээнд бэлдэх чухал юмыг бэлдэж байгаа болохоос биш одоо үүнийгээ авчаад за одоо тэр онлынхаа үнцийг авчаад гэртээ очиод одоо тэр олон үгнүүдэд давтах хэрэгтэй шүү дээ. Түүнийг бол нөгөө яг хүүхэд өөрөө юм уу гэртээ хийх учраас түүнийг бол одоо бид нар удирдах аргагүй. Тэгэхээр тэр хэсгийг бол мэдээж яаж давтахуулах бол дээр энтер гэдэг юм бусад сургалтын төвүүдээс гол ялдаг бид нар бол эцэг эхчүүд бас юм сурах гэдэг байгаа шүү дээ. Яг тэр тэгээ давуу тал байна. Гэхдээ үүнийг бол бас та нар гэртээ өөртөө яаж давтахаас үр дүн шууд хамаарах байгаа. Тэгэхээр тэрүүнийг бол даанч харамсалтай бид нар удирдах чадахгүй. Тэрийг гэртээ тэгээд давтаасаа сайн хийгээсэй. Сурсан юмаа тэгээд давтааж явуучих юм бол маш үр дүнтэй. Ерөнхийдөө ядаж сургуулийнхаа авраг болоход бол айгүй амархан байх гэж боддог. За ялангуяа ихэнх сонирхож байгаа хүмүүс за ядаж над руу бичсэн хүмүүсүүдээр үзэхээр хэршлэн хүүхдүүд нь яг бага анги сургуулийг төгсөж байгаа хэрэг 5 6 дугаар анги ч юм уу хүүхдэд голдууд 7 дугаар анги ч хүүхдэд бичсэн байна л да. Тэгээд харахаар чинь би зүгээр хүүхдээр жишээ авахаар за одоо манай хүүхд чинь дунд сургуульд орчихоор чинь сургууль өөрчлөгдөж байгаа тийм. Тэгээд чинь хинч танихгүй шинэ сургуульд орчоор энэ байдал хүнд байхад чи нөгөө надлангийн манай юуны сургуулийн эсвэл одоо манай дүүргийн спеллинг бид орж ирсэн төрөөс хүүхд мөн үтэй гэдээ манай хүүгээс ирж асуусан байсан. Тэгэхээр тэгээд тэгвэл хэдүүлээ нэ кафетериад хамтдаа суу юм уу энэ тэгээд тэр хичээл эхэлсэн өдрөөс эхлээд манай хүүхд өөрөө жоохон харцсангүй бүрэг дугуй хүүхд шүү дээ. Тэгэхээр найз яаж олно яана гэдэг нь стресс хүртэл ингээд байхгүй болчихлоо шүү дээ. Тэр айгүй олон давуу талтай. Тэгэхээр ерөнхийдөө тийм юм сурах гэдэг эхний алхам. Тэгэхээр сурах бичиг ном одоо яана гэсэн үг үү? Яг энэ дээр бол ер нь спеллинг би ер нь альва ямар ч тэмцээнд те тэмцээний гарын авлага ч юм уу яг удирдамж гэж байхаас сурах бичиг бол гэж байдаггүй. Спеллинг бич ялгаа байхгүй, огт байдаггүй. Ягаад гэх юм бол чи нөгөө хэлсэн шүү дээ хамгийн багадаа 8-9 гадаад хэлний тэ нөгөө мэдлэгийн дөрмийн мэдлэгтэй байж иж илүү өндөр амжилтанд хүрдэг гэдэг. Тэгэхээр чи өөрөлдвөл нөгөө сурах бичиг хий гэж хэлээ гэсэн. Нэг олон хэлний зүгээр нөгөө сурах бичгүүдийг л нийлүүлэх болчихж шүү дээ. Тийм учраас сурах бичиг гэж өрдөөсөө огт байдаггүй, бидэнд ч байхгүй. Угаасаа хэдүүлээ зүгээр манай монголчууд бол математик гэдэгт бол дуртай шүү дээ. Математик олимпиадаар жишээ авсан ч гэсэн олимпиадад бэлддэг сурах бичиг гэж байдаггүй шүү дээ. Яг тэрнтэй л адилхан спеллинг бид бол байдаггүй. Би бол iPod эдий билээ тий. Тэг яг хуу тий өөртөө яг ийм үгийг давтах гад ингээд бизнес болцсон апууд бол байдаг. Тэгтээ бол ямар аргаар ч бэлдэж болно. Тэгтээ тэр бол яг нөгөө өөрсдөө юм гаргасан одоо яг энэ үгнээс ирнэ гэсэн юм бол байхгүй шүү дээ. Тийм учраас зүгээр л энэ хүүхд бол англи хэлээ сайжруулахад юу л ашиглаж болдог. Тэр болгоныг бол нэмэлтээр ашиглах бүрэн боломжтой. За ингээд ерөнхийдөө бүртгүүлэх нь Google Sheet, Google Form-аар бүртгүүлчих юм байна. За тэгэхэд миний ерөнхийдөө асуух асуултуудаа дуусчлаа. Танд одоо нэмж хэлэх зүйл юм уу? Миний архитуулсан асуугаагүй асуугаасаа гэж бодсон асуулт байвал хоёул тэрийг яриа тэгээ өндөрлөө тоо. За ер нь бол миний мөрөөдөл бол манай монгол хүүхдүүд Америкт жоо одоо нэрийг гаргаж Америкуудын яг нь үндсэн Америкууд өөрсдийнх нь яг тэгээ одоо энэ өстө мундагдаа гэж боддог энэ тэмцээн уралдаанд орох цаг нь болцсон гэж би бодоод байгаа. Ягаад тэгэхээр манай монголчууд Америкт цагаачлж ирээд аль хэдийн иргэн болоод олон жил амьдсан гэдэг одоо бүр эхнээс 30 жил болсон хүмүүс ч одоо байна тий. Тэгээд бодохоор бид нар бол энийг ингэж дандаа нэг хөндлөнгийн эдний юм цаад илүү мундаг хүмүүсд явах байх манайх болохгүй гэж ингэж хойрох суух биш харин ч эсрэгээрээ нөгөө head on гэдэг штеп тэр шиг өртөөсөө яг ураа бид нар чадна гэдээ урагшламаар байгаа. Тийм учраас та бүхэн маань сонирхоорой гэж хэлмээр байна. Гэхдээ нөгөө талаар бол бас анги дүргэлт гэдэг юм бол аягүй чухал байгаа. Хамгийн багадаа 25 хүүхэдтэй анги байж иж бол бид нар сонирхолтой өргөжлүүлэх байгаа. Үгүй бол яг хуу харамсалтай үүнийг бол өргөжлүүлэх боломжгүй байж байгаа. Тэгээд түрүүн хэлсэн чинь албан ёсоор яаж байгаа учраас бол ингээд тэр бол цаашаа нөгж байгаа зардал фи бол аягүй өндөртэй ийм програм байна лээ. Тийм учраас анги дүргэлт бол чухал байгаа. Тэгээд хамгийн гол юм нь нөгөө энэ сурснараа тэр олон юм сурна гэдээ яриад байгаа. Тэрнээс гадна ерөнхийдөө хүүхдүүд яг нэг юм ижил сонирхолтой Монгол хүүхдүүд нэг дороо ороод нэгдснээрээ
яваандаа бас нэгнийгээ дэмжиж явах юм боломж гарах болов уу гэж харж байгаа. Энийг бол би ерөнхийдөө нэг яг нэг спеллинг ч юм уу, нэг англи хэлний сайжруулдаг ч юм уу, ганц удаагийн тэмцээн дээр өдөөсөө харахгүй байгаа. Энэ үе хаалга нь дараагийн шатанд хүүхдүүдийн хувьд circle гэж ярьдаг те, хүүхдүүдийн тэр найз нөхдийн хүрээллийн хувьд тэгээд дээрээс нь зөөр боловсруулалт тэгээд нөгөө дараа нь scholarship авдаг гэдээ ярьсан шүү дээ. Энэ боломжуудыг нээж өгөх үе хаалга болох юм болов уу гэж бодож байгаа. Тэгээд та бүхэн маань сонирхож байгаа бол холбогдцоогоорой гэж хэлмээр байна. За баярлалаа. Маш их баярлалаа. За баярлалаа. За баяртай. За баярлалаа.